Хөөрхөн ухаалаг ирээд та бүхэндээ зуны сүлжээ сарын мэндгийгээ сайн намагчээ. Сайн уу? За хоёлаа өнөөдөр шинэ болонтой болсон байгаа. Та гой болонгаа ерөнхийд нь сонсогчдод тайлбарлаад өгөө. Тэгээ. За би тоёр ярилцаж шийдвэрлээд алтан эрхийг гэсэн шинэ плейлист үүсгэхээр болсон. Тэгээд яагаад энэ одоо плейлистийг үүсгэх болсон бэ гэхээр би бүр ингээд өмнө нь битээр хийсэн подкаст дээрээ яг Бүндунгаан номны талаар ярьж ирсэн байхгүй би хальт. Тэгээ яг тэр гин санаанд оронгуудаа Бүндунгаан ярьслахыг ингээд хайгаад олоод үзсэн чинь бүр 14 оны 3 сарын 18-нд Go дээр Ариун бэлэг гэдэг хүний нийтлсэн юм ярилцлага байгаа байхгүй юу. Тэнгууд энэ ярилцлага бүр 120 юм сэтгэгдэл, эрэг сэтгэгдэл авсан. Тэгээ айгүй гоё нэг тийм улаахан гоё ярилцлага болсон билээ. Тэнгууд хичнээн 14 онд нийтлэгдсэн ч гэсэндээ одоо ч энэ бүхэл бүтэн 12 жилийн дараа эргээд энийг ингээд уншихад хүртэл аюу амттай ярилцлага байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хаашлаад өмнө нь бүр ингээд хэдэн жилийн өмнө эсвэл саяхан ч юм уу хамаагүй бид нар ингээд автобусанд явж байхдаа энэ тийм ажил дээрээ сууж байхдаа ч юм уу ингээд сонсох боломжтой хэлбэрлүү харилцан ярилцаад хүргэсэн ийм дугаар бэлтгэх юм бол аюу гоё үнцэнтэй явах юм болов уу гэж бодогдоод тэгээ базад хэлсэн. Одоо амар хөөрхөн зөвшөөрөөд нөгөөсдөх захирал зөвшөөрөөд тавгаа дараад хөдөлгөөн баталсан гэдэг шиг тий. Тэгээд яг энийг ингээд хийгээр алсан. Нээсэн байгаа. Тэгээс надад хичээн яг анаас сонсоход хамгийн гоё энэ нөгөө хүмүүсийн амьдралын туулсан тэр сайхан эрэг дурсамжаас бид нэр эргээд юм сурч болно гэхэд яг л мэдлэгтэй хавьд заавал байх хэрэгтэй болно шиг санагцсан. Nice. Тэгээд өөр хүний хэвлүүлсэн зүйлийг ярих жаа болохоор зэрэг хэн нь яг хөтлөгч болж ярих юм, хэн нь яг айл дүрэн болж ярихаа анхнаасаа та бүхэн тайлбарлаад ойлгомжтойгоор ярих болно. За тэгэхээр өнөөдрийн яг эхний дугаар маань шулуун амьдрал зовлонгүй байдгаа гэсэн сэдвтэй Ариун бэлгийн одоо Go кафед нийтлсэн нийтлэл байгаа. Тэгээд түрүүн хэлсэнчлэн дэ бундан ил дулам жавнар гэдэг нөгөө яг эмээ өвөө буурай нарын харилцан яриаг бол ярихны. За тэгэнгүүт дөрөв хуваарлалтын алтаараа зэрэг бази дулам жавгаан дүрийг гаргаад дээрээс нь сурвалжлагчийн дүрийг гаргаад би алтаараа Бүндунгаан дүрийг гаргахаар бэлтгэсэн байна. За Go цэгийн 2014 оны 3 сарын 18 шаналгүй амьдрал зовлонгүй байдаг. Ариун бэлэг. Манай аав намайг хот руу сургууль явуулахгүй гэсэндээ хүнтэй суулгах гэсэн байгаа юм. Тэгэхээр би зүгтаачсан. Өнөөхтэй нь уулзаачгүй. Тэгээд би энүүнд чам руу л очих гэж тэгсэн байна штэ гэж хэлээд байгаа юм. Гэж яриад л дэ Бүндунгаа учиргүй инээн. Эхнэр нь болох ил дулам жавгаа нэмсэлж шал хамаагүй юм яриад химээ хичингүүрнэ. Энэ бол тоонот гэрт толгой олбож тастай дагоон тошуу олбсноор 61 жилийг ардаа үлдсэн Монгол улсын нэгэн өрх айлын эзэн эцэгтэй хоёр. Дэ Бүндунгааг сурах бичгийн бүндэн гэвэл боловсрын салбарынхан алдахгүй байх. Бага ангийн тооны сурах бичгийг энэ хүн 40 гаруй жил зохиосон гэж үзвэл бидний үеийнхэн бүхэлдээ энэ хүний ухаанаас суралцсан гэж хэлэхэд буруудахгүй. Харин эхнэр ил дулам жавын хувьд хамгийн залуу буюу 32 наснда алдарч тэхийн 1-р орны эзэн болсон анх удаа Монголын дээлний эсгэлд загварыг гаргасан анхны хувцас загварыг үзүүлсэн гэд олон зүйл бий. Тэгэхээр 18 дугаар сургуульд насаараа хөдөлмөрийн багш хийж 1985 онд тэтгэврт гарчээ. Ингээд 80 насыг давсан хоёр буруутай хийсэн ярилцлага хүргэе. Амьдралыг уураа шийддэггүй. Өнөөдрийг хүртэл 61 жилийг хамтдаа өнгөрүүлээд байгаа та хоёр минь анх хэдэн онд хэрхэн гэр бүл босон талаараа сонирхолтой юу? Би өөр ханга манай энэ гой алтан хүн багшийн сургуульд 3 жил сурахдаа сүүлийн 2 жилд нь энэ хүнтэй танилцаж үргэлжсэн. Сургуулаа төгсөөд би нутаг руугаа аваад явсан да. Манай бүндэн багшийн сургуулаа улаан дипломтой төгсөөд их сургуулийн тооны ангид шалгалтгүйгээр орох хэрэгтэй болсон юм. Тэр үед бид хоёр хамт байхаар болсон байсан ч Улаанбаатар хотод орон сууцгүй болохоор хоёулаа хөдөө явахаа шийдсэн. Багшийн сургуулийн захирал маань их сургуульд орохыг хавчгаад сургуульд орохгүй гэлээ гэж уурлаад улаан дипломыг нь шидэж өгч байсан юм. Би ч бас орос хэлний дээдэд орох боломжтой байсан ч хоёулаа хөдөө амьдрахаар явсан да.
Энд 20 настай би 18 настай сууж Өвөр хангай аймагт очиж анхныхаа хүүхдийг бүр цуманд төрүүлж байлаа. Тэгэхээр та хоёр чинь хамтдаа амьдрахын тулд улаан дипломоо хүртэл золиослоод хөдөө явчихсан хүмүүс юм аа да. Тэгэлгүй яах вэ? Аймгийн төвд очиод аав гэр барьж өгөөд ханхай гэрт амьдралаа эхэлжлээ. Дулам жавыг аав ээжээ сургуулаа төгсөөд хурж ирнэ гэж бодсон ба. Тэгсэн охиныг нь өөр хүн аваад Өвөр хангай явчихгүй юу? Бүр гэртээ айлгүй шууд явчихсан хэрэгөө. Тэгсэн их хөгийн босоо хөөрхийн аав нь говалтаагаас баян хонгороор дамжиж манад ирдэг юм байна. Охиныгоо ямар хүнтэй сууж ямар шоу амьдарч байна гэж бодохгүй юу залил. Манад хэд хоног байж миний шинж байдлыг үзэж гайгүйхан сэтгэлтэй болоод ингээд амьдрах гэсэн янзтай буцаад явсан. Тэрнээс жилийн дараа ээж нь бас хүрээд ирж байгаа. Бид хоёр аймгийн төв дээр нэг жил багшилчаад бүр суманд би баг сургуулийн эрхлэгчээр дуламжаа багшаар томилогдож очсон байсан. Тэгсэн ээж нь замын унаанд дайдаад олоод ирж байгаа. Хүний ээж аав гэж тийм л байдаг. Бас л хэд хонож намайг шинжиж шалгаж байгаад буцсан да. Та чинь юусоо бэр гуугаагүй том толгойтой хөргөн байна шүү дээ. Шууд охиныг нь аваад явчихдаг. Харин тийм ээ. Тэгээ танаас нь аав ээж нь цовч ирж байхгүй юу? Бид хоёр аймгийн төвд нэг жил бүрд суманд 2 жил болсон. Өвөр хангай аймгийн бүрд сумын ард түмэн их сайхан хүмүүс бид хоёрыг тун сайхан хүлээж авч их тосолж тавьсан. Хэдэн он бэ? 1953 онд төсөөд 56 он хүртэлх хугацаа юм. Хамгийн том охин маань бүрд суманд төрсөн. Бид хоёр багшийн сургуулийг төгссөн дунд мэргэжлийн хүмүүс учраас алстаа дээд сургуульд орох гэж хот бараадлаа. 10 өврийн хаалга хэглэж байж 1956 онд хотод орж ирсэн. Хот орж ирээд дуламжом 18 дор сургуульд ажилд орж би гэдэг хүн багш нарын мэргэжилт дэвшүүлэх институтэд орсон. Тэгээд удалгүй Москва руу сургууль хүмүүжил ухааны дээд сургуульд 4 жил суралцахаар явсан. Дуламжаа энд ганцаараа олон хүүхдүүдтэй үлдсэн дээ. Хэдэн хүүхэдтэй? Ерөөсөө бүрдээ сэтгэл гараад исэн. Юу хэлээ дуламжаа бүрд суманд үндсэндээ 2 хүүхэд байгаа. Тэгээд бусд нь жил өнжөөж шахуу төрсөн. Тэр үед манайх баранкын байшинд байлаа. Нүүрстүүлэн, модоо зүүн тэр олон хүүхдийг цэцэрлэгт өгөн аавна гэдэл ажил нь мандахгүй. Энэ бүхэн дуламжааны төрсөн дүүнэр манай дүүнэр их тос болсон. Та олон хүүхдтэй үлдсэн их нартыг санаа зовж байсан бах та. Би өвлийн болон зуны амралтаараа ирж очиод л учир нь олно. Тэр хоол гадагшаа явж сурдаг нүнэндээ ирээдүгээ л харсан хэрэг. Тэгээд ард талд дүүнэрийн их том найдаг байсан болохоор зөрөгтэй явж байхгүй. Дуламжаагч та олон хүүхдээ ганцаараа харж байсан гэлээ. Хэдэн хүүхдээ байсан юм бол? Бүндэн сургуульд явхад би 4 хүүхдээ үлдсэн. Том нь 8, 9 настай байсан баха. Бага нь ойл өнгөрч байсан. Бүндэн гэрж очин суралцсан хугацаанд бас 3-4 хүүхд төрүүлсэн. Би 19-тэй анхныхаа хүүхдээ гаргаад 32 наснда 8 дахь хүүхдээ төрүүлсэн. Тэр үед бүндэн сургууль төгсөж байсан юм. 8 дахь хүүхдээ төрүүлэхэд хамгийн залуу 8 дахь хүүхдээ төрүүлж байна гэд радио, телевизийг сурчлаад районы 8-ын хороо дуудаж намайг үг хэл гэж загнаад тэгсэн манай ажлынхан дахиад олон хүүхэд гаргана гэдэг үүрэг амлалт ав гэд. Шоолохоор нь би ичиж уйлаад өнөө намын хорооны дарагдаа би юу нүг хэлж чадахгүй гэсэн чинь дарганаар чамайг хамгийн залуу 1-р удаа авч байна гэж үг хэлэх болцоо олгоод байхад чи юундаа дургуутсрэхэд байгаа юм. Чи заавал хэлэх ёстой. Монгол улс даяараа чи хамгийн залуу 1-р удаан авч байна гэж байлаа. Тэр үед хүүхдээ төрүүлээ 45 хоноод ажилдаа ордог байсан юм. Ажилдаа орчход хүүхдүүдээ 2 цаг болоод л цэцэрлэгт нь очиж өгүүлнэ. Санаанд багтамгүй юм. Та их ядардаг байсан уу? Ядрах цаа байгаагүй. Миний гавьяа хүүхдүүдтэй ханиад ч хүргэж үзэлгүй өсгсөндөө. Нууц нь юу байна? Цагаан цуу ямбуу тэр үед хямдхан байсан. Тэгээд би олон метр цуу ямбуу авчгаад тэрэн дээрээ мөлгүүлдэг байлаа. Ариун цэвэр сайн сахдаг л гэсэн үг. Тэгээд шөнө нь конспекто бичнэ, дэвтэр засна, үзүүлэнгээ хийн, хүүхдээ хөхүүлж ачлна, стол зөксөө завгүй ажилдаг байлаа. Хүүхдүүдийнхээ хувцас күртэж бас өөрөө очихно. Гэсэн ч ажлаа ерөөсөө тасалдгүй чөлөө авдаггүй. Та бүндэн ахыг ийм олон хүүхдтэй байхад заавал гадаад сураад байхдаа яах вэ гэдэг юм уу? Юу н дэргэд чинь байхгүй болохоор уурлаж бухимдаж байсан уу? Үгүй ээ. Манай ээж их тайван хүн байсан. Ээж маань амьдралыг уураар шийддэггүй, ууртай хүн хизээж зөвддөггүй гэж хэлдэг. Бухимдах юм гаралгүй яах вэ? Гэхдээ тэгээд уураа бусад гаргаад байна гэдэг буруу. Бид хоёр хүүхдүүд дээж хараа загнаж үзээгүй. Хөгшөндөөч гэсэн уурлаад бухимдаад байдаггүй.
Хуралтай оройтод ирэхтэнч хоолыг нь манад сууж байгаад л өгдөг байсан. Таныг сургуулаа төгсөж ирэхэд дахиад нэг хүүхэд төрж 9 хүүхэдтэй болж та 8 хүүхэдтэй өсгөхөд тийм ч хувь нэмэр болж чадаагүй юм чинь 9 хүүхэдтэйгээ өстө сайн тулсан бахта яасан юм бол Би ирээд сургууль хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд ажилласан. Миний ажил бас хөдөө явдаг ажил байлаа. Хөдөө явж багшнаас тусалцаа үзүүлэн нэг явахдаа 45 хоногоор жилд 2 удаа явна. Тэгээ хүүхдүүдийнхээ дэргэд байж чаддаггүй. Намайг хүүхдүүд маань их санана. Намайг хамгийн их сандаг чинь хиддэх нэлээ? 8 дахь нь. Хин юм болоо 8 дахь хүүхэд нь? Автан цэцэг байхгүй юу? Тэр санахаараа халуурдаг. Манай хүн албан газарт очиж хүүхэд маань аавыгаа санаад халуураад яах вэ гэж хандсан байгаа. Тэгэхээр албан газраас гэрт очиж шалгана. Тэгээд манай охин намайг очихоор л халуун буугаад зөв зүгээр болчихдог байсан. Хамтын амьдралаа эхлүүлж гэр бүлээ босгосон хүмүүс эд мөнгөний асуудал бол юу ч биш. Энэ 61 жилийн хугацаанд та их нэртэй өгсөн хамгийн том бэлэг нь юу вэ? Яаж баярлуулж байв? Мэдэхгүй. Одоо санахгүй. Яагаа өнөө хойно байхдаа чулуун шитгэхдээ эмэг бөгөж зөөлт өгсөн штэ. Одоо хүртэл надад байдгаа. Хойнохтой би хятадын том улаан алчуур аваачиж зардаг байлаа. Тэгээд тэрнийхээ мөнгөөр авчирсан байх л та. Түүнээс 60 рублийн стипенд авдаг байсан юм чинь. Тэгээд энэ хүнд гутал гэх мэтийг авчирнаа. Гэхдээ л хамгийн үнэтэй нь тэр эмэг зөл байсан. Та нөхөртөө ямар бэлэг өгч байсан бэ? Би харин тэр алчууруудыг нь авч өгнө. Надад бүр шарсан гуй хүртэл авч явуулдаг байлаа шүү дээ. Хойно байснасаа хойш амьдралынхаа хугацаанд тэгвэл юу бэлгэлсэн юм бэ? Тэр яах вэ? Тэрэн дээр бид хоёр тэгж свит болоод байдаг юм уу? Ярьж хөөрч байгаад л гэртээ хэрэгтэй юмсаа авч чаддаг. Тэр тийм свиттэй асуудал биш. Гэр бүлийн төлөвлөгөө гэж байдаг. Хоёулаа амьдралынхаа тэдэн жилд тийм болно шүү, тийм юм авна шүү гэж тэгж төлөвлөж байсан уу? Үгүй, тийм юм төлөвлөөгүй. Ер нь нэг орон сууцтай болъё гэж хоёулаа ярьдаг байсан. Тэгээд ажлаас орон сууц өгсөн, мөнгө хураасан бол хурааж болохоор л байсан. Гэхдээ бид хоёр хүүхдүүдтэй сайхан хоол унд авч өгч байгаагаараа л амьдардаг байсан. Хүн ер нь шуналгүй амьдрал зовлонгүй байдаг. Юмд шунаад ирэхээрээ л зовлонгоо дутдгийг. Эд материалын бэрхшээлийг даван туулж чадахгүй салж байгаа гэр бүлүүд бас байна. Ийм тохиолдолд гэр бүлүүд яаж хамтдаа даван туулах ёстой юм бэ? Ухаалгаар хандах хэрэгтэй шүү дээ. Хоёулаа амьдрах гэж үнэн бодож л байгаа юм бол эцсийн хүртэл үзээд алдах хэрэгтэй, тэмцэх хэрэгтэй. Хамтын амьдралаа эхлүүлсэн гэр бүл босгосон хүмүүст эд мөнгөний асуудал бол юу ч биш юм шүү дээ. Аав ээж нь эвтэй байх гэдэг гэр бүлийн нэн тэргүүний асуудал. Танай гэр бүлийн эрхэм нандин зүйл нь юу вэ? Аав ээж нь хоорондоо эвтэй байх гэдэг нэн тэргүүний асуудал. Гэр бүлийн хоёр хүн хоорондоо эвдэгтэй үлгэр жишээж байх ёстой. Ялангуяа манай хүн хоол унд хийж хувцас оёох, цэвэр шимбаа байх гэдэг хүүхдүүдтэй сайн үлгэр жишээ үзүүлэгч. Энэ талаар нь би их үнэлдэг. Би бол хичээл ном давтахад нь үлгэр үзүүлэхийг боддог. Төлөмжөгчөө та 32 настайдаа 8 хүүхэдтэй болсон гэхэд их залуухан байж. Залуу хүмүүс чинь боолзоо, хамтдаа зугаалах, кино шив үзэх гээд асуудлууд би зав гардаг байсан болов уу? Завгүй байсан ч гэсэн хүүхдүүдээ харуулж хаад концерт үзэн, театр юм үздэг л байсан. Хүүхдүүд нь одоо бага нь хэд, том нь хэдтэй вэ? Том нь 56-тай, нас бардаг нь 58 хүрсэн байх. Бага нь 48-тай, одоо Солонгост байгаа. 12 аж, зээтэй, 6:30-40-тэй. Бүндэнхаа хүүхдүүд нь хэдий 40-50 гарсан ч гэсэн хүүхдүүдээ санана биз? Би охин хүүхдүүдээ л сандаг. Эрэгтэй хүүхдүүдийг нэг их тоодоггүй. Охин хүүхэд гэдэг чинь их хэцүү өрөвдмөр байт юм. Энд тэнд яваа охтуудаа л их ботно доо. Монгол хүүхдүүдэд сургам бүсний амт хэрэгтэй чангалж байхгүй бол болохгүй гэдэг дээ. Сургам хүмүүжүүлэгч хүн таны хувьд та юу бодож байна? Тийм юм байхгүй. Манай хүүхдүүд задуулахын бүхэл загнуулж үзээгүй. Тийм байлаа гэд хүмүүжлгүй болно гэж байхгүй. Залуус бол 61 жил суусан гэхээр нэг нэгээсээ уйдахгүй юм байх та гэж асуух байх шүү. Харин ч нэгэндээ улам тасчих тийм. Улам л бинийгээ бодно. Нүднийхээ харцаа л ойлгочдөг болно. Уурлаа гэхэд л дуугүй болчихно. Ил тулмжаа хичээг уурлж хаар та яаж аргацдаг вэ?
Өө тэгээ аянд зүгээр болчихондоо. Тэгээд маялаад байдаггүй. Минээсээ хол байж чадахгүй болчихдог. Хөгшний маань хийсэн гурилтай шүлэл надад хэрэгтэй. Өөр хүний хийсэн хоолнд тоолшгүй. Ийм л жишээ. Сүүлийн үед хүмүүс бие биедээ хайртай гэж эхэлж байх хэрэгтэй гэж ярих болж та хоёр бие биедээ энэ үгийг хэрэг хэлдэг вэ? Бид хоёр тийм юм ерөөсөө ярьдгүй. Тийм налансын юм байхгүй. Та 18 настай сайхан охиндоо танилцж үлгэж байхдаа хэлтгэл байсан байх та. Тэр үедээ яасан л гэж одоо яаж байсан юм бүү мэдээ санах юм байхгүй. 60 жилийн амьдралыг эргээд харахад хамгийн дурсгалтай зүйл нь юу вэ? Москвад сурч байхдаа төгсөх жилээ урьсан юм. Тэр л их дурсгалтай. Москвагийн талбайгаар явж олон юм үзэж хэд хоног хамтдаа байсан. Аз Африкийн эмэгтэйчүүдийн баг хурал гэж болсон. Хотын хэмжээгээр уралдаан зарлаж тэрэнд нэгдүгээр байр эзлээд тэр хуралд урилгаар суусан. 1972 онд анхны мод өөрөө өмсөж үзүүлсэн ухааны юм уу да? Бас 70 хэдэн онд 11 дугаар сургуулиудын гэр ахуйн кабинетийг Филатова дарга шалгасан. Намайг хүүхдүүдэд заах арга үзүүлэн сайн байна гэд улс даяар энэ хүний туршлагыг нэвтрүүл гэж өөрөө өгсөн. Хөдөөнөөс зөндөө багш нар захиа бичнэ. Хотын гэр ахуйн бүх багш нар ирж манай кабинетыг үзэж туршлага судална. Анхны Монгол дээлний эсгүүдийг бас гаргаж байлаа. Их ажил хийсэн. Хоёр боролтой ийхүү ярилцлаа. Гэр бүл гэдэг энгийн атла агуу нэгжээс их орон эхэлнэ. Гэр бүлээс олсон зөв хүмүүжил их өднө гэсэн нэгнийг бий болгоно. Сүүлийн үед гэр бүл гэх ойлголт дэндүү хэврэгхэн болсон учраас бид энэхүү ярилцлагыг залуустаа онцгойлон хүргэж байна. Хамгийн ихэм нандин юу юунаас ч илүү үн цэнтэй гэр бүлээ хайлан хамгаалж яваарэ. Хоёр бууралдаа эрүүлийн урт удаан наслахыг хүсэн ирөө. 2020 оны 4 сарын 2-ны зочин сэтгэлдсэн байна. Шунлахын амьдрал, зовлонгийн амьдралын мундаг үнэн философи байна. Энэ ярилцлагын дор 120 хүн сэтгэл бичжээ. Ганц зүрх коммент алга. Энэ бол хоёр буурал маань насаараа зөв амьдрсныг баталгаа мөн гэж бодож байна. Ийм гэр бүлийг л элит гэдэг байгаа юм шүү дээ. Социализмын үед хүмүүс ийм л жишээгээр амьдарч байсан да. Ярилцлага уншаад 5 хүүхдээ өсгөх, ажиллаа хийх гээд цаг наргүй л зүтгэдэг Монголын сэхэтэн сайхан гэр бүлийн нэг болох миний аав ээжийн дүр төрх яг л адил санагдаж байлаа. Хоёр буянтай бууралд Аз жаргал хэрэглэхийг хүсэн өрөөё гэсэн. Сайхан хэлжтэй. Яа. Ингээл нэх гоё мэдрэмж төрж байгааз. Харин тийм би тэгээд нөгөө миний бодлоор яг хайр ийм л байх юм шиг санагдах байхгүй нөгөө ингээд хоёр талдаа хичээдэг, хоёр талдаа дэмждэг, хоёр талдаа итгэдэг. Яг тийм яг нэг хайр гэдэг, хамтын амьдрал гэдэг зүйл нэг хэрвээ модельтэй байдаг бол ийм модель байвал гоё маа гэж бодлоо. Тийм дээ. Тэгээд бас нэг сайн ойлгодог. Харин тийм ээ тий. Тэгээд одоо нөгөө нэг ээж аав нь ингээл ханаас нь хурж ирсэн гэж ярьж штий тий. Ингээл шинжээл үнэхээр болохгүй хүн байсан бол охиноо аваад явна тий. Гэтэл яг ирээл ингээл хамт байх богино хугацаанд за ингээд миний охинд те хань бараа болох хүн байна да, өмг түшигтэй хүн байна да гэж бодсон болол охин өрөө үлдээгээд явж байгаа шүү дээ те. Тийм те. Тэгээд яг нөгөө энэ ялсан дээр бүгдийн төвшлөд бичсэн боловч яг тэгтээ ялсхий гэснээр нөгөө бичиж хөрвөлтөө амар гоё биччихэ. Одоо нөгөө яг ээж аав нь араас нэгэнгүүд бүндэн ах маань миний бодлоор бураа маань тухайн үед залуу эдэр бас жоохон хүүхэд нэг талаасаа байсан байгаа. Тэр үедээ яаж ичээж сандаашч хичээж байсан гэдэг нь яг өөрөө хэлээгүй ч гэсэндээ яг мэдрэгдэж байгаа байхгүй тий. Тийм. Стол амттай гоё амьсан ярьсан байлаа. Тийм. Тэгээ бас тэр хүүхэд хүмүүжүүлэх тал дээр чи ажилласан бах тий аюу гоё орж ирлээ шүү дээ тий. Тийм тий. Тэгмэд нөгөө ээж аавын ингээд хүүхдүүдэд үзүүлэх үлгэр жишээ гэдэг маань аюул чухал тий. Тэр нь бол аюул тод харагдсан. Тэгээд заримдаа амар ингээд шантардаг байхгүй би. Тэгэл хүүхдүүд гээл ингээд ядрах амьдралаас ядрах стресстэй зүйлүүд ингээд аюул гарч ирдэг. Та гоё мэдж байгаач гэсэн үнэхээр ингээд ачааллаас болоод миний стрессээс болоод ядрах үед аюул байдаг. Тэгэл тэгэнгүүт яг ингээ хоёр бураагийн ярилцлагыг уншичаад би яг юунд ядраад байгаа юм бол гэж бодсон. Тэгээ хүн ер нь амьдралаа аль талаас нь яаж харах
гэдэг нь айгүй чухал байхгүй тий. Айгүй хэцүү ингээд би ийм их юм хийж тэгж ингэж би ядарч ингээд левел үнэхээр ядарна. Гэтэл тэр болгонд төртөхгүйгээр альва зүйлд ингээд чин сэтгэлээсээ хандаад ч юм уу хүлээж авч байгаа өнцгөө жоохон өөрчилж юм бол бас нөгөө стресс гэдэг зүйл маань хамаагүй басах бас боломжтой байгаа байхгүй тий. Харин тийм. Тэгээд амар хөрхөө ийм олон хүүхэдтэй энийг ажлын хажуугаар өөрөөсөө бие биендээ цаг гарч хөрхөн тухайн үедээ тохирсон хөөхөн болцоо хийдэг байсан нэг тийм хайр хүрэмтэй тэгээд ярианаас нь ч гэсэндээ ингээд хичнээн хүүхдэд завгүй байсан ч гэсэндээ бие биендээ хайртай гэж магадгүй тэгж орчин үе шиг хэлдэггүй байсан ч гэсэндээ яг хайрладаг, анхаардаг, санаа тавьдаг нь боддог нь амар мэдрэгдэж байна тий. Харин тий. Тэгээ бас нэг гоё юм нөгөө хоорондын харилцаагаараа хүүхдүүдтэй үлгэр жишээ үзүүлж өссөн биз дээ тий. Гэтэл за нөгөө эзэмшсэн мэрэгжилтийн эзэн байгаад бусад хүмүүст ч гэсэндээ айгүй их тийм өөжтэй тий. Одоо бусад хүмүүсийн багт ингээд тодорхой хэмжээнд туршлагаа хуваалцаад сургууль хүмүүжүүлсэн байгаа байхгүй. Тэгээд дундаас бохичгэл бид нар ерөнхийдөө албагаа ингээд нэрэл мэдлэгээс нь суралцж өссөн үеийнхэн баггүй. Яг 1-р, 2-р, 3-р, 4-р ингээд номнууд ингээд сурал байдаг. Яг нэг тийм орчин үед ч гэсэндээ би одоо үедээ зөгцсөн, хичээсэн, үнцэнтэй зөвлөгөө ойлгож, хайрлаж, түүнийхээ төлөө одоо цаг хугацаа энерги зарцуулж тэгээд хэрэгцээгүй яг үндэ орчин үе тэр үе сатарах олон зүйл байдаг гэсэндээ тэдэнд заавал энерги өрөхгүй нэг тийм сайхан амьдрах болох юм байна да. Сайхан амьдрий да гэж бодогдож байна тий. Харин тийм байгаа. Тэгээд ийм амттай нийл лолоод уншсан чинь босод хүмүүстэй ингээ хаваалцаа түгээвэр санагдаад. Тэгээд алтай архив гэдэг энэ плейлистээ үүсгэлээ. Хүмүүс хайрлаж сонсно гэж найдаж байна. Тэгээд магадгүй бид хоёрын анхны дугаар болохоор зөндөө алдаа гарч байгаа. Сайн ярьж чадаагүй гэж магадгүй ялангуяа баццаг. Тэгээд тасаад ойлгоод явах болно. Тэгээд хамгийн гол нь бид нар нөгөө бүтэн бичвэрийг нь description хэсэгт үлдээх болохоор та хэд хүсэх юм бол тэр description-д дарж ороод бүтэнхээр уншиж болно шүү. Бас гой нөгөө хүмүүсүүдийнх нь зөвшөөрөлтэй хуваалцсан зургуудыг бас харах боломжтой. Бид хоёр бол яг нөгөө энэ дээр видеон дээр оруулах юм бол энэ бол арай л ёс зүгээр болохоор оруулахгүй. Гэхдээ та хэд хүсвэл ороод үзээгүй. Зураг бас хайр урмаг юм аа. Харин тийм ээ. Яг тухайн цаг үед энэ гоё гайхалтай ярьслахыг бас тий аваад мэдлж өгсөн. Ажим бэлэг танд баярлаа. Баярлаа. Тэгээд өнөөдрийнхээ дугаарыг дуглан сууж таалан сойрсон та бүхэнд гялалаа. За бүгдээрээ хөрхнүүдээ сонсогчдаа лайк болон коммент шеэр хийгээрэй суугаад байгаарай. Тэгээд энэ хүртэл цаг гаргаж сонссонд баярлалаа. Баярлалаа. Бака.